Сайн бацгаана уу, Камжаа ТV байна. Гайхамшигар амьд үлдсэн ирээс азгүй ир болж хуурсан Пак Самбун гэх хүнд тохиолдсон харамсалтай хэргийн талаар өнөөдөр ярих гэж бодлоо. Солонгост 2024 оны 5 сард Чомбуг мужийн нэг үйлдвэрт 22,900 вольтын өндөр хүчтэлийн цахилгаангүйдэлд нэгэн эрэгтэй цохиулсан ноцтой осол гарсан. Амьд үлдэх магадлал маш бага, хит өндөр хүчтэлийн тогонд цохиулсан байсан ч гайхамшиг тохиож амьд үлдэж чадсан. Гэвч итгэмээргүй золгүй үйл явдлууд араасаа түүнийг хүлээж ясан байгаа. 2024 оны 5 сарын 28-ны өдөр өөртөө тохиолдсон үйл явдлын талаар энэ эрэгтэй огт санахгүй байгаа. Ерөнхийдөө нэг үйлдвэр дараа сард манай дээр улсаас цахилгааны үзлэг шалгалт ирэх болохоор одоо ямар нэгэн асуудал байна уу, шалгуулах гэсэн юм аа гэд Пак Самбууны ажилтдаг байгууллагад захиалга өгсөн. Энэ захиалгын дагуу тухайн үйлдвэр дээр ирж цахилгааны үзлэг хийж агаад өөр тийшээ түр харах хооронд гэнэт дэлбэрэх чимээ гарч 20,000 вольтын хүчтэй тогонд цохиулсан. Яг тэр газар нь хяналтын камер хүртэл байгаагүй. Нүдэ нээх үедээ эмнэлэгт байгаагаа мэдээд биеэ хөдөлгөх гэтэл ямар ч мэдрэл байхгүй, хөдөлж чадахгүй. Зүгээр л нүднээс нь өөр юу ч хөдөлгөө болчихсон байсан. Дээрээс нь хүмүүс хараад дотор нь эвгүүцэж магадгүй гэд одоо л хиймэл ус зүүдэгч 22,900 вольтын өндөр хүчтэлд энэ залуугийн гавлын ясан задарч тархин ил харагдах хэмжээнд толгоон оройн ихэнх арьсан түлэгцснээсээ болоод үхсэн учраас ухаангүй байхад нь гуйныхын арьснаас аваад толгоон арьсыг битүүлж нөхөх хагалгаа хийсэн байна. Энэ эрэгтэй 20 жилийн турш цахилгааны аюулгүй байдлыг хариуцсан инженерээр ажиллаж ирсэн Пак Самбун гэдэг залуу байгаа. Яг тэр ослын дуудлагаар очсон түргэн тусламжийн ажилтан залуу ярихдаа намайг хожиход Пак Самбун газар ухаан алдаад унчихсан, хамт байсан ажлынх нь хүн CPR зүрхний массаж хийгээд байж ахт ноцсон. Хамар нь тэр чигтээ хөө болоод харалчихсан, үс нь бүгд буржигаад шатсан байдалтай харагцсан гэж хэлдэг. Эмнэлэгт хүргэгдсэний дараа үтсэн эмчийн яриагаар бол газар дээрээ нас барах магадлал 99% хүчтэй тогон цохиулсан биеийн доод хэсэг тэр чигтээ мэдээгээ алдаж улмаар бүтэн биеийн мэдээ алдалт руу шилжих байдлаар мэдрэлийн эсүүд хүчээсэн учраас удахгүй амьсгалж чадгаа болох юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Мөн осол гарснаас 2-7 хоног өнгөрсний дараач эмч Пак Самбун өвчтний биеийн байдал буцаад хэвийн хэмжээнд очих боломжгүй, өөрчлөлт ажиглахдаггүй байгаа талаар мөн дөрвөн хүчний мэдээ алдалт дахин сэргэхгүй гэж тодорхойлж исэн. Тухайн үед Пак Самбун ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй, гадна түлэгдэлтийн өвдөлтөө мэдрэхгүй байсан ч гэсэн гол нугас нь яг л шатаж хайлж байгаа юм шиг аимшигтай өвдөлтийг мэдэрч там гэж энийг л хэлдэг байх гэмээр цаг үеийг өнгөрөөж яснаа сүүлж ярьсан. Гэтэл үнэхээр гайхамшиг тохиож 3 дахь 7 хоног дээрээ аппаратны тусламжтайгаар биш өөрөөрөө амьсгалж эхэлсэн. Эмч хүртэл энэ бол үнэхээр гайхамшиг, их азтай үйл явдал тохиолоо гэж гайхаж исэн. Амаараа хоол идэж өөрөөрөө сууж чадах хэмжээнд очих нь өөрөө огт боломжгүй зүйл байсан ч Пак Самбун маш их сэтгэлийн хаттай байж шинжлэх ухааны дүгнэлтийг няцаасан баярламаар үйл явдал болж эдгэрэх үйл явц одоо ч үргэлжилсээр байгаа. Ингэж шантрахгүй дахин хөл дээрээ босож ирэхэд тусалсан хамгийн чухал хүмүүс бол тэрний эхнэр, ах дүү, гэр бүлийн халамж туслалцаа байсан. Энэ хүнд үеүүдэд хамгийн их тусдын болж эргэж тойрч бас хамгийн их уйлсан хүмүүс бол Пак Самбууны бага эгч болон тэрний нөхөр буюу хүргэн ах хоёр нь байгаа. Пак Самбун дээрээ 3 эгчтэй. Бага эгч нь католик шашны итгэгч учраас эрх атгуулаад өдөр бүр хамтдаа маш их залбирч исэн. Тэр үед Пак Самбун амьд үлдэхийг огт хүсэхгүй байсан ч эгч нь яаж игээд амьд үлдэх ёстой. Амьд үлдчихвэл бүх зүйл болно, юунд ч битгий санаа зов, хүссэн бүхнийг чинь хийж өгнө гэж тайвшруулж сэтгэлийн дэм болдог байсан. Пак Самбун эгчнэр дундаасаа бага эгчтэйгээ хамгийн дотн насан ч ойролцоо болохоор тэрөө багаасаа бүхнээ хувааж хамт тоглож өссөн. Том болоод гэр бүлтэй болцоосныхоо дараач 7 хоногт нэг удаа гэр бүлээрээ заавал уулзаж хоол идэцгээх хэмжээний ойр дотн байсан. Бага эгч нь хэдий хөдөө амьдардаг байсан ч гэсэн тэр холоос сөүл рүү бараг өдөр бүр нөхөртөөгөө хамт ирж дүүгээ эргэж тойрдог, эмнэлэгт өдөржин эмчилгээтэй халуун байна гэхээр ийм сэнс авлаа шүү гэд сэнс бариад ирдэг, сахал их урагч ийн гэхээр сахлын худаг авчраад сахлын хусаад өгчөгдөг, үнэхээр их анхаарал тавьж асан болохоор энэ хүнд хэцүү нөхцөлд эгчээс минь өөр хүн алгадаа баярламаар юмаа гэж хүртэл их нэртэйгээ байнга уйлж ярилцдаг байсан байгаа. Нөхөрт нь ийм их сэтгэлийн тусдын болж исэн болохоор Пак Самбууны эхнэр эгч рүү нь нөхөр маань танд үнэхээр их баярлдаг, бас ингэж зовоож төвөг удаж байгаа дуучлаарай. Эгчийнхаа энэ их тусыг мартахгүй гэж ярьдаг шүү. Хүргэн ахад ч гэсэн манай гэр бүлийн зүгээс баярлж байгаа гэдгийг дамжуулаад өгөөрэй гэд мессеж бичиж хэлдэг байсан. Тэгэх бүрт нь бид нар чинь нэг гэр бүл штэ. Бүгдээрээ хамт жаргалтай амьдарцгаая. Уучлалт гуйх зүйл байхгүй, сайн амарч ав гэдэг байсан. Ийм л гоё дотн найрсаг харилцаатай өвдсөн нэгний түшдэг халуун дулаан гэр бүл байсан боловч
Нэг өдөр Пак Самбун уцаа нэгээд хартал дансанд нь ямар ч мөнгө байхгүй. Дээрээс нь хизээч өөрийнх нь авч байгаагүй баахан зээл авагдчихсан мөнгө төлгсөн мэдээллүүд маш их ирсэн байсан. Дансанд байсан бүх мөнгө нь байхгүй болоод дээрээс нь нэмж нийт 130 сая воны зээл авсан байсан. Энэ хэргийн эзэн нь төрсөн эгчийнхэн нөхөр болох хүргэн ах Жуугийн хийсэн ажил болох нь тодорхойлсон. Пак Самбуны тэгж их итгэж баярлж байсан гэр бүл нь ийм зүйл хийсэн гэхээр өөрт нь мэдрэгдэх урвалт үгээр хэлхийн аргагүй аимшигтай мэдрэмж байсан байгаа. Яг юу басан талаар дэлгэрэнгүй ярих юм бол Пак Самбуны тогонд цохиулж эмнэлэг твцсний дараа ухаангүй байх үед нь бага эгчин нөхөртөөгөө маш их санаачлаг гарган оролцож хинээс ч илүү анхаарал тавьж эхэлсэн. Пак Самбуны эхнэрт ийм үед хэдүүлээ ухаантай байж зөв хөдлөх хэрэгтэй. Чи нөхрөө асраад зав гарахгүй байвал үйлдвэрийн ослын нөхөн олгоор авахтай холбоотой өргөдөл гаргахад чинь бит хоёр туслая. Цаг алдах тусам улам боломжгүй болж эхэлнэ. Би энэ талаар сайн мэдэх болохоор надад дүүгийн маань гар утас иргэний үнэлэхийг өгчих. Харин чи нөхөр хүүхдүүдтэй л анхаарад өөрийнхөө биеийг бодоод байжээ. Санаа зовлтгүй бид нар зохицуулчихъя гэж хэлээд авч явж исэн байна. Мэдээж гэр бүл хүмүүс төрсөн эгчин дүүгийнхаа нөхөн олгуурын мөнгийг хөөцөлдөж өгнө гэж яхад эхнэрт нь татгалзах зүйл байгаагүй. Баярлаж итгээд утасных нь нууц кодыг зааж өгөөж явуулсан. Пак Самбуны бага эгчин эмнэлэгт сувилагч харин хүргэн ах нь тэр эмнэлгийнхэн захиргааны ажилтнаар ажилдаг байсан. Дүүгийнхээ утас бусад бичиг баримтыг нь тэгж авч явснаас хойш 3 сар өнгөрч энэ хугацаанд Пак Самбунч гэсэн ухаан орж тэнхэрч эхэлжсэн хугацаагаа. Яг эгчийгээ с ิจ гтэй байна да гэж анхны мэдрэмж төрсөн үе нь болохоор эгчээ би одоо уцаа хэрэглэх хэрэгтэй байна. Энэ 7 хоногт намайг эргэж ирэхдээ авчраад өгөөрэй гэхэд эгч нь юунд хэрэгтэй байгаа юм бэ? Чамд одоо ямар ч хэрэггүй штэ. Зүгээр шинэ утас авчгаа гэж хэлэхдээ л энд нэг юм болоод байх шиг байна гэсэн с ิจ төрсөн байгаа. Яг энэ ярианы дараанаас л бараг өдөр болгон шахуу ирж ойр дотн асарч халамжилж байсан төрсөн эгч хүргэн ах хоёр нь гинэт холбоогоо тасалж ирэхгүй байжгаад бүхэл бүтэн 1 сарын дараа байнга дуудуулж залгуусны эцэст эмнэлэг дээр ирж утсыг авчирч өгсөн. Тэр үед данс бүх юма шалгатал хоосон байхаас гадна нэмээд маш их зээлийн өрөнд орсноо мэдэж авсан. Яг өөрийнх нь дансанд байсан 20 сая вон дээрээс нь 7 өөр төрлийн зээлийн аппликейшнээс нийт 130 сая вон гэхээр нийлээд 150 сая воны өрөнд унагсан байгаа. За ингээд зогсохгүй ослын улмаас ажлаас төр чөлөөлөгдөх хугацааны нөхөн олгорыг бүгдийг нь аль хэдийн авчихсан. Хүүхдүүдийнх нь даатгалыг хүртэл барьцаалаад зээл авсан байсан. Энэ бүгд юу гэсэн үг вэ гэхээр Пак Самбуныг нас барах нь гарцаагүй гэж үзээд амьсгаатай байгаа дээр нь шахаж, мүлжиж болох бүх талаас нь зээл авсан гэсэн үг болчихж байгаа. Энийг хүргэн ахын дараа нь Пак Самбунд тайлбарлахдаа юу гэж хэлсэн бэ гэхээр би та нарын төлөө хөрөнгө оруулалт хийсэн юм аа. Чамд ямар нэг муу зүйл тохиолдвол чиний оронд эхнэр 2 хүүхдийг чинь тижээж авч явахын төлөө хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхин тулд их хэмжээний зээл авах шаардлага гарсан юм аа. Гэхдээ миний бодсон тэр хөрөнгө оруулалт луйр байсан байна лээ. Би тэр бүх мөнгийг луйрдуулчихсан гэсэн байж боломгүй тайлбарыг өгсөн. Дараа нь өөрийн биеэр ирж дүүгийнхаа утас иргэний үнэлгээг нь авч явсан төрсөн эгч рүүгээ энэ юу болоод байгаа юм бэ? Их хэмжээний мөнгөнийхөө нэхэгдсэн мэдээллүүд утсан дээр тасрахгүй ирээд байна. Хүүтэйгээ бараг 200 сая воны өр байна штэ гэхэд би эхлээд шалгаад хуучин хэвэнд нь оруулаад өгье. Уучлаарай гэж мессеж ичгтэн Пак Самбун эгчээ одоо бидний амьдрал үнэхээр хэцүү байна. Өөр юм ярихгүй болохоор та зүгээр л энэ асуудлаа шийдээд өгөөч гэхэд чамайг хохироохгүйгээр бүгдийн шийднээ битгий санаа зов. Хүргэн ах чинь энэ 7 хоногт цагдаагийн газар орно гэсэн луйрдуулсан мөнгнүүдээ эргүүлээд олж авна гэж хэлээд тайвшруулсан байгаа. Хүргэн ах нь бүр эхнэрийнхээ дүүгийн нэрийг хулгайгаар ашиглаж авсан бүх зээлийг хүүтэй нь өөрөө хариуцсан бүгдийг төлж өгнө гэсэн амлалтын бичиг хүртэл бичсэн. Дээрээс нь бага эгч нь би хадминдаа очиод тэдний газар байрыг нь заруулаад чамаагүй чиний мөнгнүүдийг бүгдийг төлнө. Надад жоохон л хугацаа өгчих гэж гуйжсэн болохоор яалтчгүй нэг гэр бүл учраас эгчээ нулимс урсаад үнэхээр хэцүү байна. Миний хувьд хамгийн нандин эгч минь болохоор би ойлгож байна. Таал битгий өгдөөрэй гэж харин ч эсэргээрээ эгчийгээ аргадаж төвчээртэй хүлээж исэн. Ингээд итгээд хүлээж айтал гинэт нэг өдөр эгчин залгаад би хадминдаа очиж дүүгийн минь нэрийг ашиглаж тарьсан хүүгийнхээ хэргийн хариуцлагыг өөр өвчтөй байгаа дүүгийн маань мөнгийг төлж хэлсэн боловч бид нарыг зүгээр хүүхэдгүйгээд тооцчих. Наад асуудал чинь бид нарт огт хамаагүйгээд хадам аав ээж намайг хөөчихлөө. Би одоо их завгүй байна. Нөхрөөсөө салахаар шийдсэн гэдэг зүйлийг ярьсан. Эгчийнх нь хадмууд л энэ асуудлыг шийдэх байх гэж гордчихсэн сүүлийн найдвар нурсан болохоор Пак Самбун үнэхээр галзуурхаас наагур хүнд нөхцөлд байсан. Хүргэн ахтай нэг удаа хууртагдсан байхад одоо эгчин хүртэл өөрөөс нь урвж ийн гэж бодохоор энэ сэтгэлийн шархан ослын төр өвдөлтөөс ч илүү хүнд тусчихсан. Энэ үед Пак Самбун би үнэхээр ингээд амьд үлдсэн нь буруу исэн болов уу? Амьд үлдсэн нь бүр илүү тамшиг байна гэж бодох хүртлээр цөхрөнгөө барсан.
Энэ үеэс хойш эгч нь ямар ч ор сургуу холбоогоо тасалж нэг ч мессежинд нь хариу өгөхгүй байсан. Ингээд нэвтрүүлгийн багийнхан төрсөн эгч болон хүргэн ахыг нь олж уулзахаар замдаа гарсан. Гэтэл байрных нь үүдэнд очиж Пак Самбууны асуудлаар хэдэн зүйл тодруулах гэсэн юм а гэхэд хүргэн ах нь интерфоноор хэлэх зүйл байхгүй гэж шууд тасалсан. Дараа нь эгч рүү залгахад та нар тэр талаар яаж мэдсэн юм бэ гэж асуухад нь танаад өөрөө бид нарт ярьж өгсөн юм а гэхэд надад хэлэх зүйл алгаа гэд яг нөхөрчгээ ижил зүйл хэлээд уцаа тасалсан. Нэвтрүүлгийн багийнхан энэ айлын шуудангийн хайрцагт өөрийнхөө байр суурийг илэрхийлж хэлэх зүйл байвал бидэнтэй холбогдоорой гэд утасны дугаараа захианы хамт бичиж үлдээсэн ч нэг ч хариу ирээгүй байгаа. За энэ бага эгч нь өөрөө очиж утас бичиг баримтыг нь авчээсэн болохоор нөхрийнхөө хийсэн үйлдэлийг анханаас нь мэдээгүй байна гэж бол огт байхгүй. Энэ хосуудын тогон цохиулаад үхэл амьдралын зааг дээр байсан дүүдийн хийсэн үйлдэлд ямар хуулийн хариуцлага өрөх вэ гэдэг талаар өмгөөлөгч ярихдаа хэрэв өөр хүний нэрээр компьютер гар утас зэргийг зохион байгуулалтаагаар ашиглаж бүртгүүлсэн тохиолдолд цахим баримт бичиг хуурамчаар үлдэх гэмт хэрэгт тооцогдно. Үүнийг зээлийн компани зэрэг байгууллагад баримт болгон илгээсэн улмаар тухайн баримтаар дамжуулан зээлийн байгууллагаас мөнгө авсан тохиолдолд компьютер гар утас ашиглан заллин мэхлэх гэмт хэрэг болж үүний давуу эрүүгийн хариуцлага хүлээдэг юм байна. Хэрэв нэг чинь анхнаасаа энэ бүхнийг мэдэж хамт оролцсон бол хүргэн ахтай адил хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэдэг зүйлийг ярьсан. Хэдий төвчээртэй хүлээсэн ч ямар ч өөрчлөлт байхгүй өөрөөс нь зүгтаад байсан учраас Самбуун эцэст нь хүргэн ахаа шүүхэд өгч гомдол гаргахаас өөр аргагүй болсон байна. Бага эгчигээ бас арайч шүүхэд өгч чадаагүй юм байна. Яг нөхрийг нь шүүхэд өгснээ дараа Самбууны эгч үнэхээр уучлаарай өөхөх нүгэл дүүдээ хийсэн одоо залуу байгаа болохоор хичээнгүйлэн ажиллаж яаж игээд энэ их өрийг дараад өгье нэг боломж олгооч гэж гуйж үнэхээр чамд хэлэх үг алгаа би ч гэсэн чамтай л адилхан хэцүү байна гэж мессеж итсэн. Хүргэн ах нь болохоор би яг өөрөө очиж нүрээ харж уулзъя гэхээр чи хэтэрхий сэтгэл хөдлөлтөд автаад бухимдаж би чинь улам муудчихвээ гэж айсандаа очиж уулзаж чадаагүй юм аа. Ингээд мессежээр чамаагүй нэг боломж олгооч гэж гуйх гэсэн гэж бичиж орж ирсэн. Бас бага эгч нь Самбууныг өөрийнх нь хүүхдэд маш их хайртай гэдгийг мэддэг болохоор хүүхдээ урдаа барьж танаа зээдүүд чинь ч гэсэн хэцүү байх шиг байна. Бас байнга л нагаж ах юм би яаж ин гэж чамайг л асуудаг. Би нөхрөөсөө салж байгаа. Энэ асуудлаа нэг тийшин цэгцлээд өрх толгойсон ээжийн тэтгэмжид хамрагдаж жаахан ч гэсэн мөнгө л орж ирвэл чамд өгье. Хүргэн ахтай гаргасан гомдлоо буцаагаач гэж гуйжсэн. Нөхрөөсөө сална гэсэн мөртлөө гомдлоо буцаачих гээд байгааг нь Самбуун огт ойлгоогүй. Эгчийнхээ ярианы алинд нь итгэж болохгүйгээ ч мэдхээ билсэн байсан. Өмнө нь Самбууныг энэ асуудлаа шийдээд өгөөч гэж тэгтлээ их гуйж өдөр шөнөгүй залгаж бичиж байхад жил гарan огт хариу өгөхгүй зүгтаад байсан хүмүүс шүүхэд өргөдөл өгснээ дараа л гинэт ухаан орсон юм шиг зээд үгэн хүртэл оролцуулж яаж тэгж ичихгүй гуйж байгааг Самбуун маш их гайхажсэн. Ингээд цагдаа шүүхэд өгөөд байцаалгуулад мөрдүүлээж явхад бол хүргэн ах нь Самбууны мөнгийг нууцаар залилж аваад дээрээс нь нэмж өрөнд унгасан шалтгаан нь мөрөөдөө тогломноос болсон байсан. Самбууныг хэрвээ нас орчих юм бол эхнэр үр хүүхдүүдийг чинь харж хандах зорилгоор авсан гэдэг нь бол огт худлаа өгүүлж таарсан. Харин энэ эгч дүү хүргэн ах гурийн хооронд болоод байгаа асуудлын талаар Самбууны аав ээжийн байр суурийг асуухад эгч нь Самбуунд хандсан шигэ аав ээжтэйгээ бас ярихгүй холбоогоо тасалчихсан байсан. Пак Самбууны ээж уйлж яаж хүргэн ах нь хадам дүүгээ үхэл амьдралын заг дээр байхад тийм зүйл хийгээд явж чаддаг байна. Үнэхээр итгэж өгч чадахгүй байгаагаа хэлжсэн. Хуучин зургийн альбомыг нь үзэхэд хүүхдүүд дундаас нь Самбуун бага эгчтэйгээ л хамгийн ойр дотн үргэлж салахгүй хамт өсч томорч ирсэн гэдэг нь тэр зургуудаас харагдчихсан. Самбуун хизээж эцэг эхээ зовоодоггүй, аав ээжтэй халамжтай, эгч нартай маш их хайртай тийм хүүхэд байсан талаар хэлжсэн. Самбуун эгчийнхээ гэр бүлээс заавал асуухыг хүссэн нэг зүйл нь үнэхээр намайг үхээсэй гэж бодоод өгчих байх гэж горьцсон болохоор тэгж надад сайн хандаж ойрцсон юм уу гэдэг асуултын хариултыг мэдмээр байгаа юм байна. Энэ нэвтрүүлгийн найруулагч хүргэн ахыг нь олж уулзахаар ажилдаг эмнэлгийнхэн гадаа нэлийн хүлээсний эцэст эмнэлгийн ойролцоо явж байгааг нь олж хараад очсон. Явж очиод сайн байна уу би ийм нэвтрүүлгийн ийм найруулагч байна гэд өөрийгөө танилцуулж ярилцлага авах гэтэл огт харахгүй зогсохчгүй урагшаа алхаад байсан. Та Пак Самбууны хүргэн ах мөн биз дээ гэхэд би бишээ гэж хариулахаар нь шууд таны хадам дүү хүн тослын дараа эмнэлэгт ухаангүй байхад яагаад тийм зүйл хийж байгаа юм бэ гэхэд намайг битгий дагаадэ болчул зүгээр байна гэд хариулахгүй байсан ч найруулагч зогсохгүй асуултаа тавьж танай эхнэр та хоёр анхнаасаа мөнгө луурдахын тулд уцыг нь авч явсан юм уу?
Хадам дүүгийнхаа мөнгийг яаж төлж барагдуулъя гэж бодож байна да. Та заавал төлнө гэж амлалтын бичиг хүртэл хийж өгсөн байлээ штэ. Ямар нэг тайлбар хэлэхгүй мүү гэж тасралтгүй асуулт тавьсан ч нэг ч үг дуурахгүй бүр сүүл рүүгээ жоохон хөвгөч шиг хоёр чихээ гараараа таглажсэн. Энэ найруулагч бүр салахгүй дагаж хадам дүү чинь танд их гомцсон байлээ. Өөрийг нь үхээсээ өгчихвэл хэн ч юу ч мэдэхгүй тэр мөнгө зүгээр орж ирсэн мөнгө болно гэд өгчихвэл таныг харин ч баярлах байсан гэж ярьжсэн. Та энэ тал дээр ямар бодолтой байна? Үнэхээр тэгж бодсон нь үнэн үү гэхэд хүргэн ах найруулагчаас холдохын төс олж бүр хурдан чиглэлээ өөрчилж алхаж эхэлсэн. Танаа эхнэр анхнаас нь бүгдийг мэдэж байсан уу? Та хоёр хамт найруулж хийсэн ажил бидтэй гэд шантрахгүй асуултаа тавьсаар байсан ч гэнэт гарцгүй газраар гүгээд зам гараа зүгтааж авчихсан. Бүр Пак Самбууны талаар нэг ч үг дуугараагүй, уучлалт ч гуугаагүй. Ингээд огт холбоогүй байсан хадам мах нь өөрсдийнх нь хийсэн гэмт хэргийн талаар нэвтрүүлэг хийгдэж байгааг мэдээд өмгөөлөгч хөлсөлж, өмгөөлөгчөөрөө дамжуулаад хохирогч Пак Самбуунтай тохиролцох хүсэлтээ илгээсэн. Гол нь энэ тохиролцох гэрээг батлан дааж авч байгаа хүн нь нөгөө нөхрөөсөө сална гэдсэн Самбууны төрсөн эгчин дааж аваад гарын үсгээ бас давхар зурсан байгаа. Анх бол үйлдвэрийн ослын нөхөн олгоор аваад өгье гэж хэлээд Самбууны эхнэрээс утсыг нь аваад авсныг санаж байгаах. Тэгсэн чинь Солонгосын ихэнх хэмлэг энэ хүсэлтийг өвчтөнтэй ар гэртээ хамт байлцаад хийж өгдөг байсан дээрээс нь үйлдвэрийн ослын нөхөн олгоор авахд ямар нэг баталгаажуулагч бай гар утасны хэрэг огт байдаггүйсэн байгаа. Осолд орч нүдээ нээсэн цагаас л генетик хэмжээний өрөнд орсон гэдгээ мэдээд нүд нь харанхуйлж ясан ч гарч олох боломжтой бүх мөнгө шавхаад ч хамаагүй энэ өрнөөс л ихний ээлжинд салъя гэж бодсон болохоор хамгийн түрүүнд Пак Самбууны толгойд ажиллаж байсан компани нь орж ирсэн. Яалтчгүй хүнд нөхцөлд ажил хийдэг болохоор байгууллага нь ажилтан бүрээ даатгуулдаг. Самбууны байгууллагын гэнтийн ослын даатгал гэхэд 700 сая вон байдаг гэсэн учраас надад байгаа хамгийн эцсийн боломж гэж бодсон боловч Пак Самбуунд тохиолдож байгаа энэ их азгуутал муу зүйл дуусаагүй байсан. Яасан бэ гэхээр компани руугаа залгаад захирлаа надад нэлээд асуудал гарсан. Яаралтай дарах үр байгаа болохоор даатгалын нөхөн олгороо урдчлаад авч болох уу гэж хэлэхэд захирал нь уучлаарай тэрийг авах боломжгүй басан байхгүй гэж хариулдаг. Нэвтрүүлгийн багийнхны юу болсон талаар захирлаас нь очиж тайлбар авахд захирал нь Пак Самбуун ахлах гэмтсний дараа даатгалаас мөнгө авч өгье нэг асууж үзье гэж бодоод би санхүүгийн ажилтнаар нь дамжуулж асуулгасан чинь Пак Самбуун ахлах бэртгээс 2 сарын өмнө даатгалынх нь хугацаа дуусчихсан. Даатгалын компаниас сонголт хийгээгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ захирал яхаараа манай компаниас ажилтныхаа даатгалын мөнгийг сар бүр асуудалгүй төлөөж явж байхад танаа даатгал сонголт хийгээгүй байгаа юм бэ гэд уурлахад танаах мөнгөө шилжүүлээгүй байна. Сүүлийн хэдэн сар ямар ч ажилтны даатгалын мөнгө орж ирээгүй байна гэхээр нь компанийнхаа дансыг шүүгээд үзэхэд нэлийн хэдэн сарын өмнө нь энэ компанид ажиллаж байсан нягтлан компани ажилчдын даатгалын мөнгийг хувьдаа завшиж төлөх ёстой юуг нь ч төлөхгүй ажлаа хаяаж авсан байсныг ойлгосон. Дараа нь тэр ажилтнтай холбогдоод Пак Самбуун ахлахт ийм зүйл тохиолдсон. Чи ажилчдын даатгалын мөнгийг эзснээс болоод энэ хүн өнөөдөр ийм байдалтай нэг ч нөхөн олгорын мөнгө авч чадахгүй сууж байна. Байгууллагын мөнгө завсан хэрэгээр шүүх цагдаа болно гэж захирал нь ярьсны дараа тэр ажилтан залуу амиа хорлсон байсан. Тийм болохоор энэ асуудал дээр хариуцлага хүлээх хинч байхгүй болж таарч байгаа. Үнэхээр итгэхийн аргагүй аимшигтай үйл явдлууд араасаа хөвөрчээсэн болохоор Пак Самбуун дахиад бие л үхэх ёстой байж гэж дахин том цочролд орсон. Захирал нь компани зүгээс чиний хохирлыг барагдуулж чадах мөнгө гаргах хүндрэлтэй байна гэж ясан болохоор эгч хүргэн ах хоёрын үсгсэн тэр их өрнөөс багч болов дарахын тулд компанитайгаа авч болох хамгийн бага мөнгөөр 30 сая воноор тохиролцоод энэ 30 сая воноос гадна тодорхой хугацаанд сар бүр сая 500 мянган вон авч байхалсан. 20 мянган волтын тогон цохиулснаас хойш 1 жил 8 сар өнгөрсөн энэ хугацаанд Пак Самбуун одоо ч эмнэлэгт байгаа. Хамгийн их түшиг болж амьдрах итгэл өгч байгаа хүн бол энэ их зовлон зүдгөөр уралтыг хамтдаа мэдэрч туулж яваа эхнэр минь гэж ярьдаг. Пак Самбуун эхнэр маань ийм байдалтай байна гэж юу яхав те? Заавал хөл дээрээ босоод хоёулаа цаашаа алхах хэрэгтэй гэж хэлдэг. Нэг ч ойлгохгүйгээр үргэлж хажууд минь байсан эхнэрээ ингэж зовоож байгаадаа үнэхээр ичж байгаагаа хэлжсэн. Хоёулаа хамтдаа тэмцэж байнга дасгал хийж байсны хүчинд нүднээс нь өөр юу ч хөдөлдөггүй байсан Пак Самбуун одоо таягтай багч гисэн босож алхаж чаддаг болсон. Эхнэр нь нөхөртөө хүүхэлдээ бэлэглэж гайхамшиг амьдралд байдаг гэдгийн бэлэг тэмдэг бол чи гэж үргэлж зоригжуулж ирсэн байгаа. За 2025 оны 12 сарын 19-нд хүргэн ахын шүүх хурал болсон.
Пак Самбууны хувьд бол осол дороо дэмлэгт ухаангүй байх үед хүргэн ах нь төрсөн эгчээр нь дамжуулж эхнэрээс нь иргэний үнэмлэх гар утас, дансны дэвтэр, бусад нууц зүг зэргийг үйлдвэрийн ослын нөхөн олгор авч өгөх, хөөцөлдөж өгөх нэрийдлэр хуурч авсныхаа дараа Пак Самбууны дансанд байсан яг өөрийнх нь хурааж цуглуулсан 20 сая воныг дээрээс нь нэмээд утас хувийн мэдээллийг нь ашиглаж 130 сая воны зээл аваад онлайн мөрөөдө тоглоомд өрсөн байсан. Байгууллагаасаа авч чадаагүй гинтийн ослын даатгалын мөнгөн дээр шүүхэд гомдол гаргахгүй гэдэг нөхцөлтэйгээр тохиролцчихсон учраас тэгсгээд хайсан байгаа. Уг нь бол 10 гаруй жил тогтмол ажилласан болохоор 700 сая воны даатгалтай байсан ч компани дотоод ажилтны мөнгө хувьдаа завссан асуудлаас болоод салхинд хийсэн байгаа. За шүүх хурлаар хүргэн ахын дансанд 500 воноос өөр ямар ч үлдэгдэл байхгүй, өөрийн нэр дээрх эд хөрөнгө бас байхгүй. Гин буруугаа ойлгож гимшиж байгаа байдал үзүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж явдаг бас өмнө нь гимт хэрэгт холбогдож байгаагүй анхны хэрэг гэдэг шалтгаанаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн. Пак Самбууны хамгийн их гомдолтой санагдаж ууранд хүрч байгаа зүйл бол хүргэн ах нь давж заалдах эрхээсээ татгалцсан байгаа. 10 вон ч өгөхгүйгээр 2хан жил юм уу боцноос гайгүй юм байна штэ, суучаал гараад ирээ гэдэг хандлага харагдсан болохоор үнэхээр их ууранд хүрчээсэн. Дээрээс нь хүргэн ах нь ачигдааж авсны дараач эгч нь нэг ч удаа Самбуун руу ярьж уучлалт гуугаагүй тэр чигтээ холбоогоо тасалсан. Гэхдээ бас нэг гомдолтой зүйл нь хүргэн ахынхын дансанд 500 воноос өөр ямар ч гүйлгээ мөнгө байгаагүй гэдгийг гайхаад байгаа. Шүүх хурал болон болтол эгчинчдэр хүргэн ахынчдэр хоёулаа эмнэлэгт ажил хийдэг байсан. Тэр цалингийн ямар ч орлого байхгүй байсан учраас өөр хүний картаар цалингаа авчихдаг юм байна. Уг нь 2 хүн зэрэг ажиллаад зүтгэвэл 150 сая воны өрийг бол хангалттай дарж чадах ч гэсэн хүргэн ах эгч хоёр надад учруулсан хохирлоо төлөх ямар ч сэтгэл анханасаа байгаагүй мандал гэдэг бодолтой үлдсэн. Яг одоо өнөөдрийн байдлаар бол Пак Самбууны хохирлыг хинч төлж барагдуулаагүй, эгчийгээ шүүхэд өгөх гээд явж байгаа юм байна. Бас бусдад урам зориг өгөх зорилгоор 20 мянган вольт Самбуун гэдэг YouTube хуудасаа нэгээд өөрийнхөө хэрхэн дасгалаа хийж эдгэрч байгаа үйл явцыг харуулсан бичлэгээ оруулсаар байгаа юм байна. За өнөөдрийн дугаар маань энт хүрээд өндөрлж байна. Өшөө олон болсон бодит хэрэг тайлагдаагүй нууцын талаар сонсохыг хүсвэл сувагтай subscribe болон хонх лайкад арахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.